Севти хугацаа өмсөд ажилдаа гарцгаая. Хаяолог шинэ өдрийн шинэ 7 хоногийн шинэ дугаарыг мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн үед бол HR хүний нэг өдрийг ерөөдөө та хэдтэй харуулахыг зорилоо. Өдөр болгон ингээд давтагдаад идэг кино байдаг шүү дээ. Яг тэрэн шиг л ер нь бол явагддаг ч гэсэн хийж байгаа ажлын процессын үед бол харилцан адилгүй янз байдаг. Өнөөдрийн үед болохоор өглөө 7 цагаас бүгд гарч ирээд өглөөний дасгал нарийдандаа оролцоод safety share болон бусдаа хуваалцах мэдээллүүдэд хуваалцсны дараа хувийн ажилдаа ороод эхэлцүүдийнхээ хурлыг хийгээд тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөө болон тухайн 7 хоногийнхоо ажлын төлөвлөгөөнүүдтэй ярилцаад тэгээ ажлуудаа гаргадаг байгаа. За өнөөдөр миний хувьд бол Улаанбаатар хотоос гэр бүлийн судлаач доктор Наранбаатар гэх сэтгэл зүйч манай командир ирсэн байгаа. За манайх энэ жил сургалт хөгжлийнхаа бодлогын хүрээнд хамгийн ихний сургалтуудаа бас аваад эхэлсэн байна. За тэгээд одоо 7 цаг 20 минутаас битээр уулзаад өглөөнийхөө цаг хамт уугаад тэгээд сургалт руу орохоор байгаа. За тэгээд өнөөдрийг та хэд маань надтай хамт өнгөрүүлээрэй. Миний нэг ажлын нэг өдрийг ямар хувь процесстэй байгаагаар яаж үргэлжилдэггийг та бүхэн тухлан сууж таалан сахихаарай гэж хүсэж байна. Тэгээд 22 онд танилцсанаас хойш тэгээд холбож өгсөн газар болгомтой тэгэл удаан хэлцээтэй байна да. Хүний нөөцөөр ажиллах ажил амьдралын гараа Green Group-с хэлж ирсэн. Үлгэдэж авсан газар болохоор яагаад ч юм ингээд одоо зарим хүмүүс бол ингээл мөн ажиллаж исэн компани бас муулаад идэв штэ. Би бол муулах дургу. Илүү ингээд бас унаад өгөх систем өгс. Магадгүй өнөөдрийн зэрэгтэй ингээд явж байгаа зүйл бол магадгүй Green Group-тэй салшгүй холбоотой байж бас магадгүй гэж боддог. CV-нд их хүчтэй CV-тэй байх юм даа. Тэгээд дээрэс нь soft skill set-тай суурьтай болохоор. Тийм nice. За хоёулаа нэг селфи чи тэгээд дахиад нэг зурагтай болж аав. Дахиад нэг зурагтай болж авъя. Таныг мартахгүйгээр дотор нь үлдээсэй гэж тоо. Хүн төлөвлөлтөө үүсэн цагаасаа баярлалаа хамт боллоо. Нийтэд ах хэв шинж. Гэрэл нөхөн дээр очиж зогсъё та. Бүх хүмүүс дээш ороод зогсоод байвал та өөргөө яана гэж бодож байна. Яг ганцаараа доош харандаа гэж бодож байна. Эсвэл эдгээр юу хараад байгаа юм бол ш тагаас дээш харах уу дагаад дээш. Би дангийн ирчүүд дээр ирсэн учраас өнөөдөр миний сэдв ихэвчлэн ирчүүдэд зориулсан байна. За сургалтаа ерөөхдөө зохион байгуулаад дуусчлаа. Тэгээд сэтгэл зүйч Наранбаатархыгаа яг гаргаж өгчөөд одоо өрөөндөө орж ирээ сууж байна. За өнөөдөр бол сургалт зохион байгуулах хэрэгтэй байсан. Сургалтаа зохион байгуулсан. За одоо нэг ажлын ярилцлагууд байгаа. Ганц нэг хүмүүсийн ээлжийн амралтын бүртгэл. За тэгээд ростер хөтлөлт цаг хүртгэл гээд нэг хэд хэдэн ажлууд байгаа. Тэгээд тэр ажлуудаа ерөөхдөө хийнэ. Тэг ямар ч байсан сургалтын маань хувьд бол нэлийн үр дүнтэй дэжгүй сургалт боллоо гэж харж байна. Тэгээд сургалтанд хамрагдсан ажилтнууд маань бас сэтгэл хангалуун байгааг нь хараад бас сургалт маань айгүй дэжгүй үр дүнд үр өгөөжтэй хүмүүст бас яг гэр бүлийн амьдрал, стресс менежмент энэ хандлагатай холбоотой нэлийн олон гоё мэдрэмжийг, гоё мэдлэгийг өгсөн гэж миний зүгээс харж байна. Үргэлжлүүлээд ажлын өдөр тутмын процесс болон өдрийн хоол тэгээд цайны цагаараа бас юу хийж болдгоо те гэх мэтлээ үргэлжлүүлээд маш олон сонирхолтой зүйлүүд хийх болохоор та бүхэн бичлэгтэй минь хамт байгаарай.
Хаглаа. Кофе те. За аль нь чаваагүй те. За юу авах вэ? Цул өгнө гоё л байна да. Үгүй ийм үнэтэй За энэ тоглолтын дараа бол манай шагай кофе тоглолтоор байгаа. Класс юм аа. Чи одоо 14 хоног хотод бэлтгэл хийж байгаа байсан юм байна шүү. Яа. Долооч саяных угаасаа алдцал шарыг. Яг үндсэн зөхөн. Яг үндсэн зөхөн бол энэ л яагаад байгаа. Уг нь бол. За одоогоор 3 шаригтай байгаа юм байна. Хожих магадлалын үед бол далай арай илүү байрлалтайгаар явж байна. Сайн байлгаж чи. За сая хожих боломж байсан гэж бодож байна. Айл муу л да. Аадсанс илүү юм л. За өдрийн мэнд уурхаар явах гэж. Анзаарсан бол safety бүх хуцнуудаа өмсцсөн. Нэг удаа, нэгээс 2 удаа явж уурхай ажлын процесс дээр ихтэй танилцдаг байгаа. Яагаад ирэхэд уурхай одоо процесстэй танилцдаг вэ гэхээр одоо хүмүүс сонгон шалралтанд нээж ажилд авахдаа яг хийгддэг ажлын процессыг ойлгодог байж хүн ажилдахгүй болвол ажилтнуудынхаа нөгөө өдөр тутмын хийдэг чиг үүргийг мэдэхгүй байж хүн ажилд авна гэдэг бол бас өрөөсгөл ойлголт шүү дээ. За өнөөдөр бол гадаа шүү дээ. Янз сайхан дулаахан гоё байна. Цас орсон баг зэргийн застай. Гоё байна. За одоо манай тэсэлгээний инженер ирж намайг өнөөдөр авна. За өдрийн мэнд. Чи харин жоохон хоцорчлоо шүү дээ. 1 минут хоцорчлоо шүү дээ. Тэр бин зогсчихсан үйл явдал биш гэсэн. Чи зогсоод орж ирэх зургуулчих. Гаргаад надад мэдээлэл өгдөө өгсөн. За ингээд техникүүдээ тэслэгийн хүмүүсээс гаргацсан шүү. Аха. Ингээд тэнгууд би бүх маструудаас одоо ингээд өмнөдөөс техникийн мэдээлэл авчингуудлаа. За окей тэгвэл одоо нөгөө юу яа. Галын шугамаа татаа гэнэ. Гал өгдөг утас байгаа шүү дээ. Аха. Тэрийг татна гэсэн. Ягаад гэвэл бүх техник зогссон учраас тэр дээгүүр машин дээр ингэ гарахгүй гэсэн байхгүй аюул болгож байна гэсэн. Энэ бол би битэг амар уялдаа холбоотой ажиллаа. Тэгээд тэрийг яг өдөрч байгаа нь болохоор маань гэсэн. Маш хариуцлагатай тэгээд маш чухал одоо албан тушаалтай. Хэрвээ ямар нэг юм боллоо гэж бодсоо ер нь бол бүх буруу тэгэл өдөрч байгаа юм дээр нэ гэсэн. Тийм учраас манайд амар олон журам бүх юм журмын дагуу явдаг. Нэг ч алдаа гарахгүй бүгд журмын дагуу явсан. За уурхаа дээр ирсэн байна. За яг энэ тэслэгээний үеэр бол ингээд бүх тоног төхөөрөмж хүн бол яг энэ тэслэгээний бүсээс бол гарчдаг юм байна. 300 м-ээс дээш тоног төхөөрөмж гарсан байна. 500 м-ээс дээш болохоор за ажилтан буюу хүн ер нь бол байх ёсгүй гэдэг журмандаа ингээд цаагаад өгцөө. Одоо ингээд уурхаа бол яг ажиллаж явах үедээ бол энэ чинь бүр ингээд маш олон тоног төхөөрөмжүүд ингээд ажиллаж байна. За яг одоо бол ингээд юу яаж байна? Бүр бүх тоног төхөөрөмжүүд зогсцсон. Ийм үл хөл эрдээсээ хов хоосон юм шиг ингээд зогсцсон. Одоо энэ доор харагдаж байгаа тэр техникүүд жишээлбэл одоо ингээд нам зогсцсон. Ажлуудаа ингээд зогсоогоод ингээд явж байна. Тэгээ тэслэгээний ажлыг ер нь бол юу яд юм байна л да. Өдөр цайны цагийн үеэр ер нь бол яг хүмүүс цайндаа орцоо явуугаар ер нь бол ихэвчлэн ингээд хийд юм байна. За тэслэгээний үеэр анхаарах зүйлстэй зүйлсийн талаар бас жоохон мэдээлэл өгч. За тэслэгээний үеэр анхаарах ёстой зүйл бол мэдээж
амнаас хамгийн эхлээд амнаас дараа нь тоног төхөөрөмж техник. За тэгээд аюулгүй ажиллагаа. Ерөөсөө л энэ. Энэ бүгдийг бүгд журамтайгаа тэгэл журмын дагуу ажиллах хэрэгтэй. Журмын дагуу ажилласан нэг хүн нэг ч журмыг зөрчихгүй ажилласан тохиолдолд тэр цэцлэгээ 100% амжилттай болно гэсэн. За маань цэцлэгийн харуулт мэдээ. Харуулт байранд танаа ойрхон цай байна. За ингээд цэцлэгийн харуултаас мэдээ аваа. Тэгээд цэцлэгийн харуултаас мэдээ авахаар уурхай хөдөлгөөнгүй байна гэж ойлгоно гэсэн. За үүний дараа гал өх команд өгнө. Тэгээд өгнө. Байранд ойрхон өтөнгөтэй байна. Өдлөгийг хаасан. Нар монд хуурхаа дээр 2 минутын дээр ажиллагээтэй. Давтилээ 2 минутын анхааруулга. Тэслэгээ дууссан гэсэн тохиолдолд радио станцыг чөлөөлнө. Зөвхөн тэслэг зогсоох онцгой тохиолдолд радио станц зориулж болно. Давтилээ 2 минутын анхааруулга. Батмөх билнэ үү? Мэра билнэ үү? Бэлээ. За талбайд гал өгж болно. За маа. Хүмүүс яхаар. Уурхад цэцлэгийн ажил хийхэд 5 секундтай хугацаа үлдлээ. 5 4 3 2 1 галгүй. За каска танилцуулъя. За энэ дээр ингээд хүний нөөцийн мэргэжилтийн эрдэнэлээ. Тэгээд артталт нь болохоор ийм гоё HR team зүрх. За ингээд уурхай бүх хөдөлгөөн зогсоогоод ингээд бүр төгжирцэн байна энд. Ирэхэд ингээд офсийнхаа 3 давхар руу хараад нэг юм гоё трасарх гэх юм уу? Гоё агаарладаг газар байдаг. Тэр газрыг та бүхэнд бас харуулъя гэж бодлоо. Вау. Нэтэр хата зас орсон. Цалингийнх нь хүлээлт нь ер нь хэдэн дөрөвний зээл авал болно гэсэн төлөвлөгөөтэй хүлээлттэйгээ. Ороо хотод орж чинь эндээс ингээд халбар сэрэнүүдээ аваад эндээс ингээд нэгдүгээр нь аваад эндээс хоёрдугаар нь аваад тэгээ суугаад идэх байгаа. Орооны бол Нёгтэй шил удаа тэгээ салааттай байна. Бол зүгт 5 цаг ажилласан байна шүү дээ. 5 цагуудын энэ хойдол дээр нь тавина. Хэрвээ 11.5 цаг ажиллах юм бол 11.5 цаг дээрээ нэмэл тавьчихна гэсэн. Жижиг цагаа. Федли буюу цалинтэй чөлөөний одоо нэг 11.5 энэ баган дээр тавина. Зөвхөн цалинтэй чөлөө. За энэ нь болохоор цалингүй чөлөөний баган. Энэ дээр бас мөн ялгаагүй 11.5 тавина. Reason code дээр бол 5 reason code байгаа ш тэрнээсээ тавьчихна гэсэн үг. За энэ дээр бол мэдээж ойлгомжтой аялын цаг. За энэ томьёотой баг нь орж ирж байгаа. За ажлын цаг ирэхэд дууссан байна. Тэгээ одоо гараад чөлөөт арга хэмжээр орох гэж байна. За эхний ээлж нь болохоор манай компани нэг ажилтан за бүр баг манай компани баг нэлийн ахмад ажилтнуудын нэгээр тооцогдох нэг ах юм төрсөн өдөр болж байгаа. За тэгээ мэдээж хүний нөөцийн бас нэг чухал үүргүүдийн нэг бол ажилтнуудынхаа одоо сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа сэтгэл ханамжин дээр илүү одоо анхаарч ажиллах нь маш чухал байдаг. Төрсөн өдрийн үйл ажиллагааг нь гоё зэбэ хийгээд тэгээд одоо 7 цаг 30 минутаас төрсөн өдрийн арга хэмжээнд оруулах гэж байна. За тэгээ би ингээд төрсөн өдрийн пострийг яг ингээд хийчихээ сууж байна.
За төрсөн өдрийн мэнд хаа. За баярлалаа. Та бүхэндээ баярлалаа гэнчи. Бэлэг барьлаа төрсөн өдрөөр. Нэр наач ямар гоё санаа вэ? Ярих маргааш. Яаж хийж байгаа батлуулч. За энэ дээр манай менежерүүд гоё дэмжиж өгөөрэй. Энгийн хүндээ зочилч болох юм дээ. За тэрээс журмаа гаргаад. Нэг шаардлахгүй дээ тэгэл. За яг энэ өрөө дотор байгаа хүмүүс төрсөн өдрөөр нэг өдөр үнэн авах шүү. Эрхэм мөндөд амгалан ахта South Gobi Sense компани үүсгэн байгуулагдсанаас хойш одоо бас 20 жил болж байхад 17 жил нь бас энэ их урт удаа хугацаанд бас доктор суршилтай байж уул дээр ажиллаж байгаа маш олон залуучдыг сургаж хүмүүжүүлж ажлын байран дээр бас аюул өсөлгүй ажиллах энэ эрхэм мөндөдтэй ажлыг хийж байгаа. Танаараа бас хамт олон бахархаж явдээ шүү. Гэр бүлт нь өөрт нь тэгээд эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэд хамт олонныхын зүгээс ингээд бяцхан гарын бэлэг өгч байгаамаа. За Баярлалаа. Сая ажил дээр байжсэн чил доош очоорой гэж бижигнэл. Тэгээ ороод ирлээ. Баярлалаа та бүхэнд. За ингээд автобус ярих гэж хэлж байгаа одоо шавуудлаа. За л орно. За ажлын цаг ерхийдээ тарсан. Одоо заал байна. За нэг өдөр жим хийгээд нэг өдөр спорт зал орж сакс хөлөөл байна. Спорт заланд тоглох нэ. You're the problem with the culture of the place to work. It's this kind of judgment that's for a lot of people away from business. And Jackie believes in the spirit.